Сайн байцгаана уу? Сүүлийн үед сошиал дээр гарч байгаа тэр аимшигт бичлэгүүд хүүхдүүд нэг нүцгэж тарчлааж байгааг хараад би үнэхээр зочирдлоо. Миний сурч байх үед сурч байсан орчин юм байгаагүй л дээ. Миний үед хамгийн хэцүү нь би бинээ хочлох байлаа. Би багасаа жоохон бие муутай, жил болго эмнэлэг дэвтдэг. Сургуульд орохдоо маш их туранхай эцэнхий хүүхэд байсан. Намайг сургуульд ороод ангидаа оронгууд арыг яс гэж хочилдог болсон. Аав ээжтэй хэлхээс айж дээр нас энэ зүйл байх л мэт боддог байлаа. Гэтэл 40 жилийн дараа би өнөөдөр Герман улсын сувилагчийн мэргэжлээ сурч ангидаа анатоми хичээл дээр энэ арыг ясыг хараад тэр үеийн дурсамж руугаа буцчихдаг. Зүгээр нэг хоч хүртэл 50 настай эмэгтэй сэтгэлд ингээд амьд байхад өнөөдрийн тэр аимшигт хүчирхийллийг амсаж байгаа хүүхдүүдийн ирээдүй яах вэ? Эцэг эхчүүдээ хүүхдэд анхаарал тавьж гэрхай байгаарэ. Хүүхэд насандаа авсан шар хизээж ярилдгүй юм шүү. Хууль хяналтынхаа маань үүнийг зөвөр шийдэж дахиж давтагдахгүй байхтаар анхаарах хэрэгтэй гэж хэлэх байна.